За би өнөөдөр та бүхэнд зориулж нэг аппликейшнийг танилцуулъя гэж бодож байна. За энэ аппликейшны нэр маань Math Dictionary for Kids гэж байгаа. За ийм нэртэй аппликейшн байгаа. За энэ бол хүүхдэд зориулсан математикийн нэвтрхий толгичиг гэсэн одоо ийм нэртэй аппликейшн байгаа. За энэ лөө ингээд орохлоор ийм дэлгэц гарч ирнэ. За энэ дээр бол энэ тодтогч энэ дээр өгсөн байгаа. Үнгүү тэгээд хэвлэж болно гэсэн энэ тодтоглыг та бүхэн анзаарч байгаа хаа. За энэ юун дээр нь бол нэвтрхий тал бичгээр нь бол 955 үгийг тайлбарласан байгаа. За энэ математикийн одоо ажлын хуудсан дээр нь бол 270 хэвлэж болох юм ажлын хуудас байж байгаа. За эхлээд тал бичиг рүү оръё. Тал бичиг нь ингээд үсгийн дараалалаар зохион байгуулагдсан байгаа. За жишээлбэл одоо хамгийн ихний үсгэлөө орохлоор энд одоо ингээд зөндөө олон ингээд нэр томьёонуудыг тайлбарласан байна. За жишээлбэл үнцэг гэдэг нэг үндэ орохлоор юу үнцэг гэж нэрлэх юм зургаар тайлбарлаа. За тэгээд ямар хэмжээнүүд байдгийг юугаар хэмждэг ингээд эдгээрийг бүгд ингээд тайлбарлсан юм тайлбар зурагтаа гарч ирдгээрээ онцлогтой. За одоо ингээд үсгнүүд нь ингээд дээрээ гараад ирчин үзэж явах явцад за жишээлбэл одоо энэ дээрээс за common denominator гэдэг энийг сонгоод авчи. За common denominator гэж юу хэлж ийн вэ гэдгийг. За энэ хоёр ерөнхий хуваар гэсэн үг байж байгаа. За тэгэхээр 3-1, 4-1 гэсэн хоёр бутархан хуваарийг нь хойлонгийн ижлэхэн болгохын тулд ерөнхий хуваарийг нь олж таардаг. Тэгвэл түүнийг энэ дээр ингэж тайлбарлаж өгсөн байдаг. За энэ тойл бичгийг бас энэ хичээлдээ хэрэглэхэд бол бас нэлээд бага боловсролын математикийн агуулгын хүрээнд байдаг нэр томьёонууд ер нь бага гарч ирдэг. Тийм учраас та бүхэн дотор нь ороод туршаад үзээрэй. За дараагийн одоо энэ математикийн ажлын хуудас гэсэн энэ одоо хэсэг рүү н оръё. Тэд зэсэн лөө оръё. За энэ одоо зэсэн дээр маань бас дахиад ингээд юунууд байж байгаа. Жишээлбэл одоо тоо гэсэн ийм юу сэдвээр орох юм бол энэ хажуугийн багнанд байгаа энэ одоо юунууд бүгдээрээ байж байгаа. За энийг одоо жишээлбэл ингээд ороод үзье. Тоо гэсэн зэсэн лөө орж ийн. За ингээд нөгөө PDF файл нь татагдж байгаа. За тэгээд энэ PDF файл дотор нь маш олон сэдвэр байж байгаа. За эндээ санаа аваад бас зургийг ашиглаад Монгол болгоо та нар хэрэглэхэд бас боломжтой байгаа. За ингээд нийтдээ энэ бол 29 хуудас байж байна гэсэн үг. За жишээлбэл одоо энийг ингээд авъя. Анхны ба зохиомол тоо гэдэг. За анхны ба зохиомол тоог ингээд тайлбарлсан байна. Анхны тоо гэж үнийг хэлнэ, зохиомол тоо гэж ийм тоо байна гэдэг ингээд тайлбарлсан байна. За энэ одоо анхны зохиомол тоог олдог аргуудыг бас энэ дээр ингээд тайлбарлаж өгсөн байж байна. Тэгээд энийг ашиглаад бас өөрөө бас Монгол болгоод ингээд хийх боломж байдаг юм аа. Тэгэхээр энийг та бүхэн татаж авч бас болдог. За энэ дээр одоо ингээд даунлоод гэдэг гэх юм бол яг энэ юм маань ингээд татагдчихнаа. Ингээд компьютер дээр хадгалаад авч болно. За дахиад ерөнхий зэсэн рүүгээ орж агаад за энийг хаачи. Ерөнхий зэс рүүгээ ороод энд үйлдэл гэж байна. Үйлдэл. За бутархаа гэж байна. За бутархаа руу ороод үзье. За мөн адилхан ингээд татагдана. За ингээд PDF файл гарч ирнэ. Тэгэхээр энэ одоо жишээлбэл одоо энэ дээр бутархаан төрөл гэж байна. За зөв бутархаа, засагдах бутархаа, холимог тоо. За энэ одоо бутархаа хөрвүүлэх гэдэг. За энэ одоо холимог тоог засагдах бутархаа болгох. За зөв биш бутархааг холимог тоо болгох гэдэг ингээ хөрвүүлгүүд нь явж байна. За тэнцүү бутархаа гэж байна. Тэнцүү бутархаа дээр ямар хэрэглэх хүн хэрэглэж болох вэ гэх. Тэр ингээ бүгдээрээ юу яаж байна. Бид нарын одоо хичээл хэрэгэлдэг бүхий л бутархаатай холбоотой хичээлүүд маань ингээд бэлэн бэлтчихсэн байдаг. Тэгээд та бүхэн энэс бас мөн энийг ашиглаад ингээд татаж авч болно. За дахиад энэ лугаа ороод бас сонирхъя. За процент одоо харьцаа. За
аалгуурын одоо эхний элементүүд, хувьсгч, илэрхийлэл, тэгштгэл гэдэг энд байж байна. За хөвгөлтэй ажиллахыг сонирхоод үзье. За нэлээд олон слайд байгаа учраас жоохон удаан татагдчих байх шиг байна. За миний мэдхийн энэ аппликейшн бол маш их шинжлэгддэг. Одоогийн миний бид ашиглаж ирснээс хойш 4 удаа бараг ингээд бүрэн шинжлэгдээд байгаа. Ерөөсөө маш сайн хөгжүүлэлт хийгддэг ийм аппликейшн байгаа. Ямар нэг хязгаар байхгүй, бас өмнө төлбөргүй учраас нэлээ ингээд гарын доор ашиглахад амар байдаг. Тийм учраас та бүхэн бас заавалж ороод туршаад үзээрэй. Бид нарт хэрэгтэй юмнууд маш их байгаа. Англи хэл дээр л байгаа болохоос шиг нь бол бэлэн бэлтчихсэн үзүүлэнгүүд, тарааж метал хийх, хүүхдээр ажиллах дасгал шууд боловсруулж авахд бол нэлээд бүхэн болдог шүү. За энэ 21 хуудас сууж байна. За энд одоо графикийн төрлүүд гэж байна. За дугуй диаграм, зурган диаграм, пиктограм. За ийм одоо юунууд энэ дээрээс ингээ харах болцоотой байна. За бүгдийн нэг бүрчлэн тайлбарласан байна. За шугамн график гэдэг. За энэ дээр одоо юу гэж байна? Мөн одоо бусад өөр диаграмуудын төрлүүд байж байна. За эдгээрийг бол бас хүүхдэд тайлбарлахад нэлээд төвөгтэй байдаг. Тийм учраас эндээс бас санаа аваад тайлбарлахад бол бас зүгээрээ. Тэгэхээр та бүхнийг одоо энэ рүү орж сонирхосоо гэж ингэж хүсэж байна. За одоо энэ дундаж медиа мод гэдэг энэ дээр ингэж жишээн дээр тайлбарласан байж байна. За тэгээд та бүхэн энэ одоо слайд руу вебсайт руу одоо энэ аппликейшн руу заавал орж сонирхороо.